40 мянгат Daily Show эхэлж байна. За 7 хоног бүрийн пүрэв гарагт болдог нэвтрүүлгийн маань 22 дугаар дугаар инхүү эхэлж байна. Би хөтлөгч Бэлгүн байна. Өнгөрсөн 7 хоногт маш олон халуухан сэдвүүд болж өнгөрлөө. За тэгээд улс төрийн хүрээнд болон нийгмийн хүрээнд хавар цаг ирсэн үү гэлтэл асуудлууд болж өнгөрлөө. За тэгээд миний нэвтрүүлгийн хит зочин болох Нямбатар даргатай холбогдлолтой нэг бичлэг үзцгээе. Таны онгоцог ерөнхийлөгч сайтай таатал болсон биш үү? Та энэ дээр ямар байр суурьтай? Уулын хөрхийн замчлалыг зогсоогоор болсон биш үү? Та ямар байр суурьтай? Таны яруу. Таны байр суурь болчихсон. За манайхан нэрээ хүнийг бас хүмүүжүүлж чадчихээн. За Нямбатар дарга бол үнэхээр хил хамтай бүх сэтгүүлчнэрт бүгдэнд нь хариу өгөхөд бэлэн байдаг. Нөгөө үг өгдөгтэй хүнтэй хэрэлж байгаа хажуугаар нохоо оцгод барах утасчдаг гэдэг. Тийм л дарга маань ямар ч хилгүй болсон байна. Тэгээ очир юу вэ гэхээр өөрийнх нь сандал ширээтэй болон хотын дараагаас ногсруулах гэдэг учраас манай хүн чив чимээгүй байдаг мөд дээрээ тавьсан байна. Тэгээ ингээд юу ч сонсоогүй юм шигтэй. Бас яг ингэх уг нь дотор хүн ингээд өөртөө нь арсалж байгаа та ингээд да гэх үг хэлмээр санагдаад байгаа боловч яалчгүй юм байдалд орлоод бас хүний альбан тушаал ямар чухал вэ гэдгийг бас эндээс харж болж байгаа. Тэгээд бодоод гэсэн чинь Нямбатар дарга маань хэрвээ огцорчих юм бол улсын хурлын гишүүнч байхгүй тэгээд юу ч байхгүй хөр хийж аваас юу ч болох юм билээ шүү дээ. Тэгээд одоо энэ альбан тушаал дээр ингэтлээ зурлах нь угсаа тодорхой тэгээд зөвлөхүүд ингээ хэлэхэд арай л юм юу байгаа байхгүй те ингэж иргэдийнхээ өмнөөс жигсаал хийгээл спикер барьж гүгээд байдаг маань дарга маань номондоо оржээ тэгээд дарга маань уг нь боржур гээд хит хүний эрхийн юу руу халдаад идэгээс тооцоолог нь сэдж байгаа санаачлах нь уг нь зөв даанч нэг юм жоохон мафийн чанартай их гэдэг ихтэй ингээд шууд зүтгүүлж дайруулаад ихгүйгээр гоё нээлттэй ажлуудаа явуулаасаа гэж үсэж байна. Нямбатар дарга маань хүн шиг болчихжээ. За Улаанбаатар хот дахин төлөвлөлтөнд орж маш олон орон сууцуудыг барьж байгаа. За үүний зэрэгцээ одоо 9-10 сард 2400 түрээслэнгээ өмчлөх боломжтой ийм орон сууцуд бэлдэж байгаа юм байна. За энэ надтай холбогдлолтой нэг мэдээ үз. За Солонгод 1-2 төсөл нь нийтдээ 5002 айлыг за орон сууцаар хангах зорилттой юм. За тодорхойлбол одоо гэр хорооллын янданг бууруулж за зорилтод бүлгийн иргэдтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. За харин тухайн орон сууцанд за өмнө нь байртай болон за бусад иргэдийг хамруулах боломжгүй юм байна. Мөн орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд зөвхөн захимаар хүсэлтээ илгээн түүнчлэн квотын зохицуулалтаар төрийн албан хаагчдад нийт орон сууцны 35%-ийг олгохоор заасан бөгөөд үүнээс төрийн үйлчилгээний ажилтан буюу багш нарт 25%, төрийн албан хаагч 15%, ахмад настан 18%, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10%, цаашлаад залуу гэр бүл, олон хүүхэдтэй болон өрх толгойсон гэр бүлүүдийг хамруулах зохицуулалтуудыг тусгасан байна. 8 дугаар сар 9 дугаар сард хүлээлгэж өгсөн тохиолдолд одоо журмынхаа дагуу гэрээний дагуу айлуудаа оруулах энэ ажлыг одоо дөрвөн шуурхай хамтарч зохион байгуулахыг бас хүсэж санал тавьж байгааг бас хэлнэ. Тийм болохоор одоо энэ буян тухай энд баригдаж байгаа энэ президент хотхон дээр бол 2026 оны 9-10 дугаар сар гэхэд одоо эхний ээлжийн 2400 айл засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн одоо орон сууцыг иргэдэд түрээслэх, борлуулах журмын дагуу одоо 2400 айл эхнээсээ орж эхэлнэ. Энэ төрийн орон сууцны корпорацийн одоо орлогод нийцсэн зорилттой бүлгийн иргэдийг одоо орон сууцанд оруулах, борлуулах, түрээслэх энэ журмын дагуу бид нараас сонгон шалгуулалтаа захимаар хийж байна. За олон улсад яг энэ төсөл хөтөлбөртэй адилхан маш олон юм иргэдэд орон сууцчилдаг дахин төлөвлөлтийн газар орон сууц барьж иргэдэд ээлтэй гаргадаг ийм төслүүд байдаг. За энэтэй адилхан Монгол улсад сүүлийн хэдэн жил хэрэгжүүлээд ихсэн түрээслэнгээ өмчлөе гэдэг ийм орон сууцны аяг бол гаргаж байгаа юм байна. За тэгээд энэ аяны хүрээнд нийтдээ 2400 айлыг энэ онд багтааж оруулах юм байна. Тэр ялч нь утаа төгжрлийн асуудлыг шийдэх асуудал бол орон сууцчлуулах хэд төлөвлөлтийг тэлэх гэсэн бодлогуудыг бол авч хөрвүүлжүүлэх ёстой. За тэгээд зах зээлийн үнээсээ харахад бол нэг 550-аас 750 мянган төгрөгийн сард байр түрээсэж байгаа юм шиг түрээслээд за тэгээд 13-аас 15 жилийн дараа энэхүү байр өөрийн нэрээр авах боломжтой ийм төсөл хэрэгжиж байгаа юм шүү. Тэгээд манайха холбогдох байгууллагуудад холбогдож энэхүү
орон сууцчих юм хөтөлбөрт хамрагтаасаа гэж уриалж байна. Тэгээд альва хотын соёл гэдэг чинь орон сууц за ногоон байгууламж хүн дээлтэй орчноос төлөвлөгддөг. За тэгэхээр манайхан энэ бас төсөлд амжиж хамрагдаараа гэж 40,000 дээлийн шоулаас уриалж байна. Улс төрийн албан тушаал томилогдсон сайд дарга нар маань нэрээ сар хүрхгүй хугацаанд хүнээ байж солигдохын. За энэ талаар нэвшлэг үзье. Сайн байна уу та? Засгийн газрын эрх газрын даргаар та томилогдсон. Одоо таны өмнө яриад байсан эргүүд тэгэхээр одоо юу болно гэсэн үг? Ямар юм аа? Таны өмнө яриад байсан эргүүд. Одоо хойцос Одоо тэрний яамн дээр бол нөгөө талаас тань хүн очичоод байна шүү дээ. хойцос дээр үү? Аха. Харин тий. Таны тэгэхээр яриад байсан эргүүд одоо ингэ гацсан гэсэн. Тэгээ хойцосоо тасчих гэж. Тий. Сая ер нь ямар тохиролцоонд За мань дарга маань бүр хүнээ байсан байгаас ямар юм аа юу гинэ тэр гээл. Сайхан жил зөвхөн ард иргэдээ намайг дэмжээрээ намайг дэмжүүл өстой би энэ олон хулгайн хэрэгүүдийг чинь шийдээд өгнө л гэж ярьдаг гэсэн дарга маань өнөөдөр танихаа аргагүй болцсон. Юу вэ тэр гимт хэрэг мэргээ тэр хууль зүйн шин сайдаас асуултаа би наадах чи яаж мэдгийг. Ямар муухай жижиг юм бэ те. Утгагүй 28 онд сонгуул дээр ороод ирнэ манайхан иймэрхүү юм увайгүй хэлсэн үгэндээ байдгүй нус төрчдгийг сайн тэмдэглэж авч хагаад сонгуулаар дүнгийн 50-аас гэж хүсэж байна. Би ч гэсэн нэвтрүүлгээрээ яг сонгуульд өгөхөөр ямар хандлага гаргасан, ямар алдаа дутал гарсан бүх гишүүдийг цолж жагаад иргэн сануулах бол нэвтрүүлгээрээ дамжуулж хүн нэг юм жоохон араамтай байх хэрэгтэй нэг юм жанжин шугамтай тий. Саяхан л яг алий гэдсэн сайд маань тэгээд ийм болсон байна. Нөгөө нэг яриадсан том эргүүд нь бүр энэ сайдтайгаа хамт алга болох нь ерөөхдөө тодорхой боллоо. Улс төрийн хүрээнд маш олон асуудлууд өрнөж байгаа нэг болох ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай холбогдолтой асуудлыг ер нь 7-7 хоногийн маш топ сэдвүүд болж өрнөж байна. За энэ дээр би нэг бяцхан задлал хийж хин юу яруу ер нь юун зорих гээд байгаа гэдэг тал дээр нэг бяцхан өөрийнхөө зүгээс нэг тайлбар хийх гээд үзье. Эхний бичлэг хамтаа үзье. Оюун эрдэнэ гишүүн маань жоохон бухимдалтай байх шиг байна уу та. Гэхдээ та гинэт сэрсэн юм шиг өнөөдөр парламентын дархлаа гэж ярих ирэхгүй. Тэгэн брэд. Та парламентын дархлаа гэж ярих ёс зүйн хүн гэж би бодож байгаа. Та хамтарсан засгийн газар байгуулад тэргүүлэхдээ хамтарсан засгийн газрын нэрийдлэр сөрөг хүчингү болгож ардсан намынхаа албан тушаалаар бүтээмжийн менежер гэдэг нэрийдлэр албан тушаалаар амыг нь таглаж жинхэнэ парламентын дархлаанд халдаж өөрийнхөө эсрэг дуурсан их хурлын гишүүн Лодо Самбуу өөр бусад одоо гишүүд байна. Баярмаа Анар инх төвшин гэд эдгээр гишүүдийг та хар бэхийн хонглоороо болвол явуулсан гэдгийг би хэлээгүй энэ гишүүд ч өөрсдөө хэлсэн шүү. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө. Үйлс төгөлдөр. За ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр манай Мөнхирэп хамтлагийн намайг хүүхэд байхад бол Мөнхирэпийг бол их сонсдог байсан гишүүн. FM дээр бас айгүй гой нэвтрүүлгүүд хийдэг байсан. Хүмүүс ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Ерөнхийдөө барыг хөлсөх ерөнхий сайдыг ерөнхий сайд байхаас өмнө PR-ыг нь хийж тэгэхээр амжилттай PR-ыг хийж ерөнхий сайд ерөнхийлөгч болгож чадсан. За энэ хүн маань саяхан л ах トゥ байсан хоёр хүний голд орж асуудал дээр орооцолтой. Тэгээд хоёртыг бол ёс зүйгүй хүн энэ өөрөө бол ёс зүй гэх нь битгийл энэ талаа яриач хэрэггүй. Учир юу гэхээр чуулганы үеэр Лодо Самбуу гишүүн рүү дайралт хийсэн. За тэгээд Жудгийн Баярмаа гишүүн лөө бас дайралт хийсэн. Наа үгээ баяр цогт дарах чинь ах чинь хийсэн үү гэж мэдгээр ингээд өөрөө бас ёс зүйгүй авирлсан. Тэгээд энэ улс төрт байгаа хүмүүс өөрсдийнхөө суудлыг мөнхөд юм шиг боддгоо нь болох хэрэгтэй. Эргээгээд ирнэ ерхий сайд байсан гишүүн болно, гишүүн байсан хинч биш болоод ингээд гудамжинд гарна. Манайх нэг юм жоохон эдиктэй карма хаалга андуурдаг гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөө нэг ах トゥ хоёрын голд байгаа үйлсэн байна. Тэгээд ерхий сайд байсан улсын хурлын гишүүн хоёр эрднийг ингээ хилээ сууж байна. Юмны цаг хугацаа гэж үнэхээр амар юм. Хэдхэн л жилийн өмнө даргаа гээл явж исэн байх. За энэтэй холбогдлоо дараагийн имжлэг үзье. Манай гишүүн маань харин би өөрөө яг ёс зүйн их том алдаа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой байна гэж бодлоо. Тэр юу вэ гэхээр хичээлдээ суугаагүй хүнээр дүнгээ гуйлгаж тавьсан. За би бол эндээ ёс зүйн болон бусад хариуцлага хүлээгт бэлэн байна.
Миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн энэ үндсэн хуулийнхаа ойлголт дагуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлж. За За ингээ ерөнхийлөгчийн хамгийн газар бол ерөнхийлөгчтэй хамаатай хүмүүс ингээд улсын хурлын энэ дээрээс ингээд яриа өгөөд эхэлсэн. За энд нь бол ингээд улсын хурлын гишүүдүүд үнэхээр бас ингээд дургу байгаа. Тэг үндэсний аюулгүй байдлын ярим бичгийн дарга бямб жаргал гэж энэ хүн ингээд хууль санааталсан юм шиг өөрөө яриад байгаа нь зөвхөсгүй үлдлээ. За мөн яг ингээд их хурлын чуулганы үеэр жаргалан гишүүнг хичээлээ хийгээгүй, миний хичээл суугаагүй, би дүнгийн худлаагасаа тавьсан гэдэг баг доромжлоод байгаа итаа үг хэлсэн. За тэгээ энэтэй холбогдолтой жаргалан гишүүн юу гэснийг хамтаа үзье. Одоо би бол яг үндэ жоохон балмагдчихлаа. Шоконд орцсон. Сая бол би бол үнэхээр гайхлаа. За сая чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга бямб жаргал гэдэг хүн намайг тусгайлан одоо гүтгэж доромжилсан ийм үйл явдал боллоо. Миний хувьд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн танхимд суралцаж төгссөн үнэн. Гэхдээ саяны бямб жаргал гэдэг нөхрийн ярьж байгаа шиг ийм үйл явдал болоогүй. Би тэр хүнээс дүн гуугаагүй. За тэгээд Арслан намын гишүүнээ өмөрч бид нар бол ангийнхаа охиныг янз бүрээр хилүүлэхгүй шигээ бүүндээ хэвлэн баг хурал хийсэн. За өөрөө бол ярианд ийм байхгүй гэж хэлсэн. Гэхдээ Монгол Улсын их хурлын гишүүн нийт арга дэргэдээс төлөөлөл сонгогдсон их хурлын гишүүнийг ингэж хэлж болохгүй. Энэ бол ёс зүйн үйлдэл. Бид нар хэм хэмжээндээ улс төрөө хийх хэрэгтэй. Энэ улс төрийн парламентын засаглалтаа энэ арай л муухай гард өрч, арай л муухай болгоод байна шүү. Тэгээд энэ анхаарна гэж. За тэгээ бас нэг гишүүн Тэмүүжин гишүүн ерөнхийлөгч хууль дээр юу гэж хэлснийг хамтаа үзье. Та нар нам дотор зодооно Монгол Улсын үндсэн хуулийн дэг журам парламентын арчлаар тоглож шийдэж болохгүй шүү дээ. Тэн дээр шийдэх юм багаз. Парламентын гишүүн улсын хурлд ирэхгүй, ажиллаа хийхгүй байна. Манай намд ч гэсэн тийм хүн байгаа. Тийм хүн хариуцлага тооцъё. Зөв шүү дээ. Ерөнхийлөгч тийм санал гаргаж байна. Шийдвэр гаргалтанд оролцохгүй байна. Та нар хуруугаа уншуулчаад алга болчихлоо. Улсын хурлын гишүүний ажлыг хуруу нь хийдэг юм уу? Биеэрээ санал өг. Зөв шүү дээ. Би ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байна. Арчилсан намч дэмжиж байна. Гэхдээ осны үзүр дүхэр гэдэг шиг ард нь олонхтойроо намынхаа дараа дээр их хүнд төвлөрүүлж аваад эннийхээ дараа яах юм? За та нар дотроо 1 2 3 хүн шийдэх баг. Дараа нь цөөх рүү орно шүү дээ. За ерөнхийлөгчийн тухай хуулийг бол ингээд Тэмүүжин гишүүн бол нэг талт хэсгийг дэмжиж байгаа, тал хэсгийг дэмжихгүй байгаас утгатай юм ярьж байгаа. Ер нь бол логикийн дагуулгын хувьд яг эхний өнгөцгөө харах юм бол яг дэмжих ёстой хууль юм шиг байна. Яг цаана байгаа тэр нөгөө хуулийн дотор хууль, өгүүлбэр дотор үгэн дотор үг гэж байдаг шиг яг энэ хуульчин дотор бас нэг өөр юм илэрхийлээд ийн гэсэн хүмүүсийн хардлага байгаа юм байна. Тэгээ ерөнхийн энэ ерөнхийлөгчийн хуультай холбогдолтой энэ асуудлуудыг би өөрийн зүгээс ингээд ажиад дүгнэлт хийгээд үзэхээр үеийн үед ерөнхийлөгч нар энэ хуулийг оруулж ирдэг гэж байгаа байхгүй. Бүх ерөнхийлөгч нар оруулж иржсэн. Ер нь парламентын энэ засаглалыг ер нь жоохон өөр болох зорилготой юм хуулиуд оруулж ирдэг. Тэгээ би хувьдаа болохоор бүх ерөнхийлөгч нар үйлдэл дээр үгэн дээрээ болон би парламентын засаглалтаа бол дэмжинэ. Энэ парламентын засаглалын төлөө байна гэж хэлдэг. Гэтэ яагаад ч юм хууль орж ирээд идэг гэхээр би хувьдаа бодоод байгаа. Энэхүү хуулийг ингээд гаднаас захиалаад байна тий. Аль нэг орноос. За тэгэнгүүтээ энэ хуулийг ингээд заавал өргөн барихгүй болдгоо. Тэгээ манайх ингээд 2 3 талтаа авч хилцэж байгаа энэхүү хуулийг дэмжихгүйгээр өрнүүлдэг. Одоо бас тийм л процесс явах байх гэж найдаж байна. Одоо бид нар чи яг энэ хоёр том орны голд бидний ганц эрхэмлэх ёстой зүйл дарангуулд орохгүй байх зүйл чинь арсан парламентын засаглал. Энэ засаглал хамгаалж үтэхгүй бол аль нэг дарангуулд өртөх хэрвээ ерөнхийлөгчийн ч юм уу ямар нэг юм байдлаар засаглалаа өөрчлөх юм бол тэр хүнийг ингээд барьж барих боломж нь ингээд бүрдэж байгаа учраас бид нар яг энэхүү зүйл дээр ингээд гоё юм тоглолт хийх юм шиг надад санагдаад байдаг. Үеийн үед орж ирж байгаа ерөнхийлөгч нар энийг ингээд оруулж ирдэг парламент наваад унахад ингээд цааталт нэг бас нэг Монгол төрийн бодлого явд юм уу да гэж хардаг. Тэгэхээр энэхүү сэдвээр хин нэгэн хүн рүү дайхгүй зөв субъектив байдлаас нь ерөнхийлөгчийн цагаас төлөөнөөс улс хурлын төлөөс гэж харьцаж ярил их зүгээр юм шиг санагдаж байгаа. Тэгээд монголчууд ер нь альч үед мэрэгэн ухаа сэлж суул зайл гаргаж Монгол парламент үндэсний аюулгүй байдал тусгаар тогтлоо хамгаалж ирсэн. Тэгээ энэ зүйл хизээч үнэн мөнхөд халдашгүй байх байхаа гэж найдаж. За Аргентин улс бүх өрөө өднөөсөө гарлаа гэдэг мэдээлэл хийлээ.
No, ustedes no pueden aplaudir porque se le escapan las manos a los bolsillos ajenos. No, ustedes no pueden aplaudir porque se le escapan las manos a los bolsillos ajenos. За та бүхэн санаж байгаа бол Хавьяар Малегээд Аргентин улс ерөнхийлөгчөө сольж шинэ ерөнхийлөгчтэй болсон. За энэ хүн ерөнхийлөгч гарч ирээд өөрөө ном бичсэн. Тэгээ номыг нь бүтэн уншсан. За тэгээд Арслан намын дараах цогтгөрл энэ хүн номыг ингээд бүтэн орчуулж редактлаж гаргасан. За тэгээд би бол харж байгаа нь энэ хүн ном энэ агуулга за тэгээд тухайн хүний дээр улс төрийн харж байгаа өнцөг нь бол үнэхээр зөв байсан. Аргентин улс ер нь дефолтаа зарахад бэлэн байсан улс байсан. Тэгээд хэдхэн жилийн дотор эрс иржил хийж ингээд өргөн улс боллоо гэдгээ зарлж байгаа юм байна. За тэгээд энэ хүний хийсэн зүгээр хамгийн товчхон хэлэх нь том логик нь юу гэхээр бүх төрийн албыг цомготгож хэдэн мянган төрийн албаа агчдыг ажлаас нь хаалж энэ төрийн том данхар бүтцийг баг болгож гаргадаг жид бүлийн төсөв буюу зардлыг нь бүр ингээд тэр жигтэн багасгал хувийн хвшлүүдэд дэмжиж сны хүрээнд энэ хүү улсаасаа ийм бодлого зөв бодлого хэрэгжүүлснээр улс орон хэдхэн жилийн дотор ингэж маш зөв голлолд орж болтгийг амьд жишээг харуулж байна. За үүнтэй холбогдлолтой Унгар улс болсон бичлэгийг хамтдаа үзцгээе. Унгар улс сүүлийн 16 жил нэг намын болов нэг намын дарангуулын тул дотор ингээд улс орноо удирдах ирсэн. За тэгээд Виктор Орбаны гэдэг хүний засаглал 16 жилийн дараа унж байгаа юм байна. За тэгээд зүрх хүчин болох Тиса нам нь Унгарын саяны болсон сонгуулиар үнэмлэхүй ялт байгуулж ялтыг авсан билээ. За тэгээд энэ л болохоор баруун түвшний нам. За тэгээд энэхүү намын дарга нь 16 жилийн дараа энэхүү том эргэн ирэлтийг хийж Унгар улсыг буцаагаад үндэсний хэмжээний дэлхийн хэмжээний ус болтол нь хөгжүүлнэ гэдэг өөрийнхөө ярианд хэлсэн байлээ. За тэгээд манайхд үнтэй адилхан удахгүй энэ олон жилийн нэг намын дарангуулаас эргэж өөр нам гарч ирж энэхүү гэж бухсан авилгал хээл ахуул тендер концепт уулуурхайг дамжсан энэхүү энэ ард иргэдийн нуруунд дээр байгаа энэхүү олон дарамтуудыг тавсан сайхан цаг ирж яваа гэж харж байгаа. Угаасаа энэ байгаа сүрх хүчин өөрсдөө ажиллаа хийж чадахгүй байгаа гэдгээ одоо засаглаж байгаа энэ нам нь харуулсан. Тэгэхээр одоо сүрх хүчин болох эдгээр намуудныг олон болж гарч ирж байна. Монгол иргэдийн нуруу тэнэх цаг юу н айс үе гэж хувьдаа харж байна. 40 мянга дээлийн шоу үргэлжиж байна. За дараагийн сэдвээр өнгөөх л манай хотын босс Нямбатар даргатай холбогдолтой бичлэг хамтдаа үзцгээе. Би наад бичлэг болоох. Та хэд нэг юм хэлье. Гэхдээ ер нь бол яг нарийнда эн чинь өөрөө хүмүүсийн хувийн өмч шүү дээ. Хувийн өмч. Тэгэл та нар ойлголцол төрөхгүй л бид нар заавал байшингийн чинь нурааж буулгах шаардлага байхгүй. Тэгээ одоо ингээд ашигтай хүмүүс норж хэлж бид нар чи тэгээ намайг яа гэдэг. Бид нар энийг мэрэгжлийн хяналт энд ашиглаж болохгүй гэдэг бичиг наагаад одоо юм нуруул айлуудыг албатаж гаргаад тэгээ тохиролцоонд хүрэхгүй байгаа хүмүүсийг чи энэний талд ор гэж бид нар шийдэхгүй шүү дээ. Эцсийн хувьд нь хот өөрөө энийг чи барьж өгөө та нар гараа бид нар тодорхой хугацаанд шийдэж өгөө гэдэг ийм гурван хувилбартай л байна шүү дээ. Нямбатар дарга маань ер нь ингээд гоё юм айтаахан болцоогоос хүмүүстэй харилцах. За тэгээ Нямбатар даргын төмөр зам буюу хуучин тээврийн төвчний тэрийн хавьяар дахин төвлөлт хийж байшин байх гэж байгаа юм. Тэгээ дахин төвлөлт хийж байшин барьж байгаа энэ хуучирсан байрнууд чинь нэг өглөө нураад хүний амьд хүний ийм амин төрөл маш том асуудал болно. Тэгээ манайхан ер нь энэ хоорондоо тохиролцоод байраа авах гэхээр нэг байран дотор нэг хэсэг бүлэг хүмүүс нөхдөлтөй гарчаад зах зээлийн үнэлгээнээс илүү зүйл хүсээд идэг ийм аюултай зүйл байгаа юм байлээ. Тэгээд манайхан ер нь бол нэг ийм 80-аас дээш хувь нэг талтай гарсан юм дээр ингээд олонхороо асуудлаа шийдээд энэ Улаанбаатар хотыг хөгжил зэгцгэлтэд хөв нэмрээ оруулаад гэс асуудлаа шийдээд ингээд яваасаа гэж хүсэж чинь тэгээд улс орон болон хот маань ер нь өдөрсөдөө өнгө нэмэхэд иргэн бүрийн оролцоо чухал учраас хаана байгаа энэ зүйл дээрээ дэмжлэг тусалцаа үзүүлж төрөнч гэсэн хувийн компани ч гэсэн тухайн байрны эзэнч хооронд уулзраа болоод гэс ажлуудаа явуулсаа гэж
хүсэж байна. За орчин үед өмнө манай улс төрч ярьдаг төлбөртөө жигсаал боллоо гэж ярьдаг байсан. Одоо бүр суглаатай, хонжууртай жигсаал болдог болсон байна. Анаас өгчээ. Скватер дүүргийн иргэн байна. Том баярлалдаг шүү. Дандаа мессер хавдаг, дандаа үздэг. Баярлалаа. Хор өгчтэй мөнгөө ийг. Морин уур өгч шүү. За баярлалаа. Морин уур өгч байна. Би чи маш их баярлалаа. Мөнгөө ийг уут өгч шнэ. За Үнэнбат Зөв намын дарга энэ хүн жигсаалаар баяцсан гэж хүн болгон мэддэг. Тэгээ одоо бүр өөрийнхөө жигсаалыг бүр арай их мөнгөтэй болсон юм уу? Мөнгө өгсөн хүмүүстээ дахиж мөнгө өгүүлээд өөртөө мөнгө авдаг болсон байна. Тэгээ хажуудаа ингээд суглааны юм тавьж байгаад ингээд суглаа татуулаад хонжуртай жигсдэг болсон байна. Тэгэхээр харахаар бас бүр ой гутаад яаж ийм хүн байж чаддаг вэ те. Тэгээ ингээд яг хийсэн ажилгүй залуу хүн юм бил ш 89 оных хөлөө баг надтай чицуу шахав. Тэгээ ийм бийж үншээ ийм дарга манер зинээс суудсан. Тэгээ гоё ийм залуучуудын органик хөдөлгөөн хийгээд хандлагаар нь өөрчлөөд ийм ийхгүй өвөө юм нэр танаас санхүүжтэй байгаа юм баахан мөнгө авчираад энэ тэнд ураа мураа ингээл янз бүрийн юм дээр жигсаал гаргаж мөнгө гаргаж хийгээ сурцсан. Тэгэл өөрөө амар том байшинтай нэг ийм танаа тоонодоор гарсан өмнө ингээ байгаа гэрийнхэн байдал тэнгүүт амар том машин чинь авцсан. Хүн болгон мэдж яхад зүгээр л ад иргэдийн эс олсон мөнгөн дээр жигсаалаас олсон мөнгөн дээр ингээ баяцсан ийм хүмүүс ер нь бүтэхгүй те. Манайхан тэгээ энэ дээр жоох нэг юм юмны логикийг сайн харж ин хаанаас ямар хөдөлтэй юм бэ гэдгийг харж иж асуудал хандаасаа гэж би хувьдаа боддог. Тэгээ энэ хүн дахиад нэг юм ярьцлага өгсөн байли энэ дээр нэг сэтгүүлч очиход юу тэрээс нэг мөн авд уццгээ. Баярсүрийг сонирхоод байна л да. Би танаа намын баярсүрийг. Манай намын баярын хүнсний дөрөвтэйгээ яваад ирээ. Танаа намын Гурван давхар 300. Танаа намын баярсүр энэ дээр ямар байна? 6 даруулаад хийх чинь байж. За цаашаа биш дээ. За. Гоо энэ асууж. За яах вэ? За. Баярлалаа. Чи гайгүй эмэгтэй байсан бүр нэг хариуцсан муухай болоод би баян орны сайхан иргэн байна. Та ямар ажил хийдэг? Би Үнэнбат Зөв намын дарга. За танаа намын баярсүр Үнэнбат Зөв намын дарга байна. Үнэнбат Зөв намын. За тэгээд мань хүн ч одоо улс төрийн цөөхөн хідэн намуудын намын дарга хүн. Тэгээд таны энэ өнөрхөрлөгчийн тухай хууль дээр таны байр суурь ямар байгаа вэ гэж асуугаад манай намын байр бол 4-р дэлгүүрийн хажууд байгаа гэж хариулсан байлээ дээ. Үүнтэй холбогдлолтой сошиал орчинд хүмүүс одоо хэн нэгнээс байр суурь асуугаад эхэлсэн байлээ. Надаас хүмүүс бас асууж илээ. Таны байр суурь ямар байгаа гэхээр миний байр суурь бол бас манай гэр бас тэнд үйдэг. Тэгэхээр манайх миний байр суурь бол энэ жингэлтэй дүр 6 дугаар хооронд бол байгаа шүү. Тэгээ ийм тренд үүсгэж илээд. Тэгээд ер нь хамгийн ихээр шодрох ёс гэж ярьдаг, хамгийн ихээр их орон гэж ярьдаг хүмүүс санаа худалдагдсан. Хамгийн адын хүмүүс байдаг. Тэгээ жинхэнэ их орон жижигэн шодрох хүмүүс бүгд чимээгүй яг өөр дөрөө толгосон асуудал дээр их орон хандаж яг өөр дөрөө толсон асуудал дээр шодрох хандаад эхлэтэл бүгд нийтээрээ шодрох болдог. Шодрох усны дүр тоглосон хүмүүс хамгийн удлаа хүмүүс байдаг шүү. 40 мянгад дээлээ шоу үргэлжлэж байна. За тэгээд Улаанбаатар хотод соёлыг түгээх зорилготой 40 мянгад шоу нэвтрүүлгийг маань хотын соёл болон эхэлж байна. За тэгээд энэхүүс болондоо би хандлага гэдэг зүйлийн талаар ярих гэсэн. Тэгээд манайхан гоё залуучууд бол гоё хандлагатай болсон. Аливаа зүйл дээр бүх асуудлууд дээр хандлага нэг өөрчлөлмөр санагдаж байгаа. Хэрвээ нэгэн тантай ууртаагаар харьцаж байгаа бол тэр хүнд ямарваа нэгэн зүйл тохиолдсон байна гэдэг. Заавал тэрнтэйг өсөж харалтай бишээ. За хөөрхөн амьд ямар нэг асуудал толгорсон байна гэдэг ахдах тий. Жишээлбэл хоёр хүн ингээд манайхын замын бүтцээс болж нэгнээсээ ингээд урдаасаа машин гараад ирэх юм бол айл яарж байгаа тал дээр ухраад өгчгүй та тэр хүнээ доор орох биш. Зүгээр тэр хүний хүндэтгэж байгаа маш гоё хэлбэр байж болно. Хаалга үүдээр орохдоо хин нэгний хаалгыг онгоолгоод өгөх гэх мэрчлэн зам арж байгаа хүүхдүүдэд бүүнөрөө зам тавиад өгч. Үнэхээр л 2 минутын л асуудал болно. Тэгэхээр манайхаа ингээд асуудал өрнөж мөр ингээд ямар нэгэн зүйл дээр ингээд хандлагаа өөрчлөх юм бол бидний амьдрал амар энгийн мөвөд хялбар болох гэдэг. Тэгээд 40 мянгад дээли шоу байла. Дараа 7 хоногт иргэд олцсон.